Автын спортоос авах мэдрэмжээ бол түгээр хэлэхээ аргагүй санагддаг. Тэгээд хамгийн их өндөр адреналин аз жаргал мэдрүүлдэг спорттой гэж боддог доо. Одоо 30-д болох дрифт шоунд бол өөрөө юу чаддаг, машина хэрхэн янзнаа үзэгчтэй харуулж үзэгч рүүгээ чиглэсэн гоё үзүүштэй юм үзүүлэхийг хичээнэ. Тэгээ энэ тэмцээнд нэлээд ач холбогдол өгөөд машиныхаа өнгө төрхийг болон тамирчтай бүгдийг чигдрүүлж өстой гоё өнгө төрхөд орохыг хичээж байгаа. 31-ний тэмцээн дээр ямар тач өөрийгөө дайчилж хамаг байдгаа гарахыг хичээнэ. Хүмүүсийнхаа намайг дэмждэг гэр бүл фэн болон спонсор байгууллагуудад итгэлийг алдахгүй бол өөрийнхөө чадах бүхнээ гаргаж маш гоё шоу үзүүлэхийг хичээнэ. Хамаатны маань ах дрифтээр явдаг байсан. Тэгээд хамаатныхаа ахтай явж байгаад тэгээд яг энэ спортт амар дурлж ийсэн. Тэгээд үнэлгээ аваад энэ машиныг яг өөрөө авч ийсэн. Одоо нэг тийм амар аз жаргалыг мэдэрдэг юм бол амар кайфыг мэдэрдэг. Тэгээд зүгээр дрифтлээ явж байхад амар бүх юмнаас холдсон амар гоё сонирхолтой юм явж байгаа болохоор амар тийм цаанаасаа гоё байдаг. Өөр бод санах асуудал байхгүй яг дуртай юм явж байгаа болохоор амар гоё үгээр хэлэхгүй тийм гоё. Сая 2 сард болсон One Battle гэдэг тэмцээний тэргүүн байрын цом байна. Энэ болохоор 2017 оны улсын аваргын цом байна. Оны шилдгийн шилдэг байна. Тэгэл ингээд тэмцээнүүдийн бас аварга хэдэн цомод. Ерөнхийдөө нэг талын авчирсан байгаа. Өнөөдрийн зөв танилцуулсан дээр. Тэгэл яаж стресстэй, яаж бухимдсан ерөөсөө яг тэгээд энэ машина унж гараад талбай дээр очиод дрифт хийгээл ерөөсөө бүх юм мартаал юм. Энээсээ л одоо ирч хүчээ авдаг штэ. 20 оноос эхэлж дрифтлж гисэн. Одоо дрифтлээд нэг 2 жилийн хугацаатай явж байна. За энэхүү спортод одоо орох гэж байгаа, сонирхож байгаа шинэ залуучуудад хэлэхэд мэдээж хөрөнгө санхүү бол маш их ордог. Тийм учраас өөрийгөө сайн бэлдээд, хөрөнгө санхуугаа маш сайн бэлдээд тэгснийхээ ард түрээд ороход бүрэн боломжтой. Хүн болгон сураад дрифтлэхэд бас боломжтой спорт учраас. Автын спорт бол нэгдүгээр одоо хүн болгон багасаал тий ирчүүд болгон багасаа машинаар тоглож өсдөг. Тэгэхээр тэр тоглоомдоо ингээд үнчээр үлдсэн залуучууд автын спортыг сонгосон байд юм болов гэж бод. Яа 4 сарын 30, 5 сарын 1-нд болох тэмцээн уралдаанд бид бүгдийн зүгээс нэг тим, нэг клуб гэж ямар байд юм бэ? Хоёр хоорондоо хамтдаа баатал гарвал ямар төвшөнд яаж явд юм бэ? Тий одоо би бинийг яаж мэдэрдэг юм бэ гэдгийг клубын мэдчилгээ болгож үзүүлнэ. Тэгээд тэмцээн уралдаан дээр мэдээж үзэгч рүүгээ чиглэсэн үзэгчдийнхээ одоо нүдийг баясгах хамгийн сайхан баатлуудыг үзүүлэхийг хичээнэ. Миний бие болохоор 3000 дугаартай, хувийн дугаар нь 55 дугаартай Toyota Chaser 90 оны Chaser марк машинаар энэ VIP-ийн тэмцээний 10 жилийн хойд оролцож байгаа. Ер нь бол энэ VIP-ийн 10 жилийн хойд ер нь олон бэлдсэн байгаа. Тэмцээн уралдааны 63 талбай дээр зориултын талбай дээр 22-ын одоо энэ тэмцээн бол зам дээр нэлээ их бэлдсэн байгаа. Ер нь бол машиныхаа бүтэн чадлаар аль бодох илүү машиныхаа хурд хүчийг илүү давуу тал болгож явна өсөлтөн гэсэн сонирхолтой байна да. VIP автомото фестивал 2022 маань энэ жил ингээд 10 дахь жилдээ зохион байгуулалтад бэлэн болсон байна. Хамрах хүрээний хувьд бол VIP автомото фестивал маань бол ондог дугуйнаас ахуулаад нислэг тэрэг хүртэл бүгд оролцож байна. За мөн бид бүхэн болцоохон эмчийн зүрх мартахгүй хязгаараас чан тэмээх бас зүрхний хагалгааг маш олон монгол хүүхдүүдэд хийж бас амьдрал бэлгэж байгаа энэхүү төсөлд бодиттой хувь нэмэр оруулъя гэдэг үднээс LC70 супер товроор юмэг бас автомашиныг өөрийнх нь автомашиныг бид нар суглаанд хандууд гаргаж бас ингээд 50-аас 60 хүүхдийн эмчилгээний зардлыг инхүү босгож байна. За мөн бид бүхэн бас автомашин моцикл эзэмшигчдийнхаа дунд зөвийг хэмшүүлээ гэдэг цагдаа гэрхийн газар тээврийн цагдаагийн албатайгаа хамтран бас замын хөдөлгөөндөө соёлтой оролцох нөгөө талдаа хамгаалтайгаа хувь зэрэглэлийн өмсгөлөг үүднээс зөвийг хэмшүүлээ гэдэг бас энэхүү слоган аяныг бас бид бүхэн
хэрэгжүүлээд явж байна. 4 сарын 30, 5 сарын 1-ний өдрүүдэд VIP автомото фестивал дээр уулзцгаая. Өнөөдрийн тэмцээн их сайхан болж байна. VIP клубын 10 жилийн болж байна. VIP клубынхандаа бас халуун баяр хүргэе. Тэгээ нэгдүгээр шатанда дажгүй сайн явсан гэж өөрөө бодож байна. Бичлэгээ харлаа бас том дажгүй явсан байна. Бусад төрлийн ер нь өмнөхтэй тэр тэмцээнүүдийг бодоход энэ жилийн яг энэ тэмцээн бол илүү өргөн цар хүрээтэй. Маш өндөр шаардлагын дагуу их гоё зохион байгуулагдаж байна. Үнэхээр сайхан байна. Тэгээд өнөөдрийн VIP-гийн 10 жилийн хойд зориулсан тэмцээнд оролцож байгаа сэтгэлээ маш өндөр байна. Тэгээд тамирчдын машин зэрэгээ их сайн бэлдсэн байна. Ер нь тэгээд машин зэрэгээ сайн бэлдсэн байгаа. Тэгээд одоо дрифт гэж юу гэдгийг хүмүүст үзүүлэхийг зорж байгаа бид нар. Тэгээд ямар ч сан галзуу баатлыг үзүүлэхийг л хичээнэ. За гоё юм үзүүлэхийн тулд одоогийн байдлаар сар гаруй унтаагүй л явж байна да. Ямар ч гэсэн одоо ч гэсэн унтаагүй л явж байна. Маш хөдөлмөр хийлээ. Дэлхийн хэмжээнд ямар машин бэлддэггүй тэр машиныг гаргаж ирэхийг зорилоо. Энд чи одоо маш их зүтгэл маш их хөдөлмөрийн үр дүн өнөөдөр гарч байна шүү дээ. Тэгэхээр мэдээж сэтгэл хөдлөлгүй л яг хөө маш их сэтгэл хөдлөлтэй. Одоо бүр янз бүр байна гэж хэлээд байгаа. Хамгийн гоёор л машинч гоё байна, бүх юм л гоё. Бэлтгэл ажил бол гоё, дажгүй байгаа. Тэгээ ер нь бол гоё баатлал үзүүлэх гэж бодож шүү дээ. Энэ арга хэмжээ бол үнэхээр гоё таалагдж байна. Бүгдийг ингэж бадсан юм. Өмнө нь бол дандаа мотоциклууд ангараач юм машинууд тустай эзэл бүгдийг бадсан юм арга хэмжээ болохоор аюу гоё байна. Сэтгэл өндөр байна. Сон содон үз харах юм зөндөө байна. Цаашдсан дээр өргөжлүүлэл бүгдээр үзгээл ирлээ. Well, I'm a car enthusiast and I like to see cool cars, what's new in the business and yeah. Өнөөдөр бол амар гоё өдөр байна. Яаж байгаа яг үйл ажиллагаандаа ч юм уу цаг агаар нь ч гэсэн амар гоё болсон байна. Тэгээ ингээд ер нь зохион байгуулалт хүртэл амар гоё байна. Тэгээ ингээд ер нь бол хүмүүс амар их оролцож байна. Манай залуучууд айгүй итгэвтэй байна. Энд нь айгүй баяртай байна. Yeah, the feelings for me is the best. Mongolian drift is I like a lot. Before in the Japan is very good, but Mongolian one is nice. Also, I work with Limited Motors, and I fix the cars, drifting cars. I'm engineer, car engineer. Corona のおかげでずっと ер нь коронавирус болоод
2 жилигээд ирмээр байсан ч гэсэн ирж чадаагүй. Тэгээд 2 жил үнжингүүтээ ингээд Монголын хамгийн гоё том шоуун дээр ирээд тэгээд төрүүлсэндээ бүр үнэхээр ийм байна. 本当にありがとうございます。 За энэ хүү тэмцээнийг бас би 2 жил гарan 3 жил хүлээж аваад энэ жилийнх орлоо. Тэгээд яг сэтгэлдээ өөрчлөлт явж чадсангүй олон улсын тамирчинтай бусдаар бол яг бай сэтгэл хангалуун өндөр. VIP автомото фестивалийн маань энэ жилийн бас нэгэн том зорилго бол бид бүхэн 18-9 оноос хойш бол ингээд олон улсын стандартын дагуу зохион байгуулах гэж дэлхийн том фестивалуудыг зорин очиж үзлээ. Тэгээд тэр стандарт форматыг ер нь бол Монголдо нэвтрүүлэх хэмээн бид бүхэн 2021 оны 11 сараас хойш бол энэ арга хэмжээг хагасчлалын хугацаанд бол зохион байгуулах гэж чадлаараа хичээн зүтгэлээ. Тэгээд энэхүү бас фестивал маань бол энэ жилийн зохион байгуулалт бол олон улсын формат, олон улсын төвшин рүү бол нэг алхмаар ойртсон гэдэгт бол бид бүхэн итгэлтэй байна. Тэгээд 2023 онд бид бүхэн VIP автомото фестивал маань 11 жилийн ой дээр нэгэн том сюрпризийг бол задлахаар бид бүхэн бэлдсэн байгаа. Тэгээд тэр маань бол эх жилээс бид бүхэн Европын дрифтийн холбоотой хамтран Европын холбооны улс руу буюу дрифтийн VIP автомото фестивалийн маань формат Европт зохион байгуулахаар ингээд ийхүү Монголын автошоу маань дэлхийн түвшин рүү гарахад нэг алхам ойрцсон байгаа монголчуудад дуулгахад таатай байна. Тэгээд 2023 онд бид бүхэн 4 сарда Монгол улсдаа Улаанбаатар хотод зохион байгуулан түүнээс цаашаа бид бүхэн Европ болон Оросын холбооны улсуудад ингээд цаашаа гараануудаа эхлээд явах юм аа.